нь хизээч миний одоо сул тал байгаагүй харин миний онцлог шин чанар юм байна штэ гэдгийгээ би одоо ойлгож байгаа байхгүй. Одоо нэг жишээ аваад хэлэх юм болов шүү дээ. Харин тэнэг жишээ авцсан надад үед. За одоо жишээлбэл Шекспир байлаа зөө. Би яг үүндээ нэг тийм Шекспирийн зохиол мөхөлийг нэг уншаад байсан хүн биш л дээ. Ингээд хамгийн туртай 4 кинон дээр Кунфу Панда байдаг байхгүй юу? Яагаад гэвэл заяа. Үгүй яагаад гэвэл гэдгийг ярих юм бол бүр дахиад бүтэн нэг бичлэг гарч ирнэ. Зүгээр энтэйгээ хамааруулаад ярих юм бол гэт надаа нэг баачка цэцэг өгвөө. Гэсэн чинь мен баачкагийн цэцэг аим хурдан үхэхэд минийх бүр амар удсан заяа. Бараг тэр цэцэгнээсээ хурдан тэр баачка алга болсон байдیں۔ За өнөөдрийн бичлэгийг би заавал хийж дуусгах нь надад таалагдсан ч таалагдаагүй ч би хийж дуусгаад би тавина. Яагаад гэвэл би анх яагаад YouTube хийж эхэлсэн ингээд perfectionist байхгүй гэж би хэлсэн шүү дээ. Тэгээд хүмүүстэй ямар ч ингээд маскгүй, элен талангүй юу гэж бодож байгаагаа ингээд хуваалцаад тэгээд зөрүүлээд юу гэж бодож байгааг ингээд сонсоод ингээд connect хийх холбогдох зорилготой би YouTube эхэлсэн учраас би одоо энэ бичлэгийг би заавал дуусгаад би заавал тавина. Намайг харж байгаарай. Өнөөдрийн бичлэгэн дээр шүү дээ. Яг юу ярих вэ би мэдэхгүй байгаа. Яагаад гэвэл би ингээд өдөө хүртэл сүүлийн бичлэгээсээ өдөө хүртэл ингээд маш олон удаа бичлэг хийх гэж оролдож ингээд зөндөө олон яриа хийсэн боловч надад ерөөсөө таалагдахгүй. Тэгээд би ерөөсөө хийхгүй байгаа. Баггүй юу? Тэгээд магадгүй ингээд миний ярьж байгаа юм болохгүй байгаа мó яг юу болохгүй байгаа юм би мэдэхгүй байна. Тийм болохоор өмнө нь юу ярих гэсэн бүгдийг би мартаад заяа. Одоо зүгээр л би 15 минутын турш миний толгойд юу орж ирж байна тэрийгээ зүгээр л бүр ямар ч фильтргүй зүгээр ямар ч ингээд юу ичих санаа зовох ингээд зэгцтэй байлгах бүр сонирхолтой байлгах бүр ямар ч хамааралгүйгээр би ярихаар энд ирлээ. Тэгээд бүгдээрээ хамтдаа миний юу ярихыг харцгаая. Нэгт надад тэнд цэцэг маань харагдлаа л та. Цэцэг ер нь бол миний амьдралд ингээд амар чухал орон зай эзэлдэг юм шиг болцсон байсан байхгүй юу? Ялангуяа би ингээд цэцгийг амар өөрийнхөө хайрын айгуу тийм том хил болгоцсон юм шиг байсан. Уг нь бол одоо жишээлбэл би ингээд те аав ээжигээ ингээд саналаа гэхэд би тэрийгэ илэрхийлэхийн тулд ингээд аав ээжтэй тусдан ингээд хоёуланд нь цэцэг явуулдаг ч юм уу. Тэгээ одоо жишээлбэл сая бас ингээд манай найзын маань ингээд төгсөлт болонгууд би ингээд бүр яг сэтгэлээ зориулаад ингээд өөрөө гараараа ингээд цэцгийн баглаа хийгээд тэг ингээд автобустад ингээд очдог ч юм уу те өөр хот руу гэдэг ч юм уу ингээд надаа нэг юм хүнд яг ингээд хайртай хүндээ ингээд цэцэг өгөхөд тэр цэцгэнд миний хайр ингээд амар их шингэсэн байдгийм шиг санагддаг байхгүй юу? Гэхдээ бас би ингээд дотроо хүн надаа тэгж сэтгэлээ гаргаж цэцэг өгөөсэй гэж амар хүсээд идэг зэ хүлээгээд идэг зэ юу. Гэхдээ хамгийн сонирхолтой юм нь шүү дээ. Ингээд цэцэг миний хайрын хил гэж би хэлж байгаа хэрнээ надаа хүн цэцэг өнгөт надаа ингээд тийм амар гоё байдаггүй гэдгийг би одоо анзаарч одоо хүлээн зөвшөөрч байна. Амар сонирхолтой ч юм шиг гэх юм уу. Тэг ингээд би зүгээр өөртөө дотроо ингээд би цэцгэнд амар дуртай цэцэг бол миний хайрын хил гээд ингээд аим бодсон. Бараг өөртөө ингээд худлаа ярьсан явж ийсэн аа. Одоо ингээд хүмүүс надаа ингээд цэцэг өнгөт ингээд гэт нэг тийм энэ ингээд зүгээр цэцэгний асуудал биш миний зүгээр ингээд миний бүр харилцааны маш том асуудал. За асуудал гэж заавал амар хөндрүүлээд байхгүй.
зүгээр нэг тийм шинж чанар зөвхөн цэцэгний тухай зүйл бол биш байгаа. За тэнгүүтлээ надад бас нэг санагдчихж байгаа юм гисэн байна. Ингээд юу яадаг штэ ингээд хүн чам цэцэг өгөх юм бол тэр цэцэг нь ингээд хэр удаан хатаж одоо хэр хурдан өхөн тэр нь ингээд тэр хүний чамд ингээд хэр их одоо юу кэр хийдгийг харуулдаг гэдэг ханаас ч юм сонсцсон байдаг юм аа. Тэгээд тэр надад бас ингээд жоохон үнэн ч юм шиг санагдуулсан нэг юм болж байсан аахгүй. Тэр нь юу хийзээвэ гэхээр гэт надаа нэг баачка цэцэг өгвөө. Тэгсэн чинь яг тэр цэцэг өгсөн өдрөн чөлөө яалаа өмнөх өдрөн чөлөө би ингээд өөрөө цэцэгтэй баймаар санагдаад би өөртөө цэцэг бэлгэлсэн байхгүй юу. Тэгээ ингээд тэр хоёр цэцгээ ингээд цогтаа яг ингээд нэг усанд ингээд байлгаж ирсэн юм. Тэгсэн чинь мен баачкагийн цэцэг аим хурдан үхээд минийх бүр амар удсан заяа. Тэгсэн чинь бараг тэр цэцэгнээсээ хурдан тэр баачка алга болсон байдیں۔ Тэгээд ер нь бол надад жоох ингэж хүн цэцэг өгч юм уу гэх. Яа нөө энэ хизээ хатчих болоо. Ёо удаа хатчихсан. За хурдан хатчихвал яах вэ? За цэцэг нэг тийм амар тийм болсон юм байна. Тэгээд нэр нэг юм бас одоо эндээс ингээд бүр хайлаад явах юм болно шүү дээ. Би одоо ингээд зүгээр ингээд цэцэгнээс бодож байгаа бодол би мэдэрж байгаа мэдрэмж анализ хийж байгаа маань ингээд тиймэр юмыг амар их одоо жоохон overthink хийдэг баачка байгаа шүү дээ. Overthink хийхээс гадна бас юмыг амар юм илүү одоо юу гүнзгий мэдэрдэг баачка амар явах гээд гүнзгий мэдэрдэг баачка гусж байгаа шүү дээ. Тэнгүүт тэрийгээ би насаараа өөрийнхөө сул тал гэж би бодож ирсэн байдیں۔ Юу мэдээж угаасаа яг дийлэнх ингэж над шиг ингэж амар юмыг амар юм гүнзгий мэдэрдэггүй хүмүүстэй ингээд одоо хөл нийлүүлэн амьдрахад бол би ингээд амар асуудалтай гарна. Би одоо юу амар юм эмзэг дэлбээ ч юм уу сул дорой ч юм уу те одоо яаж амьдралын хат хөхтөг даван туулж амьдрнаа гэж хүмүүсийн санаа зовхоор тийм эмзэг дэлбээ юм шиг явж байгаа байхгүй юу. Тэгээд хүмүүс ч намайг тэгж боддог одоо энийг юм жоохон юу нэг тийм сэтгэлийн хатуужил байхгүй гэж намайг хардаг юм шиг. Эсвэл хүмүүс намайг тэгж хардаг гэж би өөрийгөө тэр хүмүүсээр дамжуулж өөрийгөө насаараа шүүмжилсээр хагаад ирсэн юм байна. Гэхдээ одоо яг ингээд нэг юм жоохон ойлгох гээд байгаа. Яг ойлгоцсон бол биш. Гэхдээ жоохон ойлгох гээд байгаа юм юу вэ гэхээр яг үнэндээ бид нарт ийм мэдрэмж бол ингээд үнэхээр хэрэгтэй байдаг юм байна. Одоо ингээд хүн гэдэг чинь амар юм төгс биш учраас миний хувьд ингээд хүнийг амар хайрламар байдаг байхгүй юу? Төгс биш болохоор нь хүнийг ингээд хүн human болохоор нь ингээд амар их хайрлах ёстой юм шиг мэдрэмж төрдөг заяа. Тэнгүүт биднийг хүн болгодог маш том зүйл бол энэ мэдрэмж ингээд сэтгэл мэдрэмж заяа. Тэгээд би одоо ингээд өөрийнхөө энэ гүнзгий мэдэрдгээгээ ингээд амар хитрхи дарахыг ч юм уу энийг ингээд амар юм сул дараа гэж харахаа сул тал гэж харахаа болохыг хичээж байгаа заяа. Яагаад гэвэл энэ хизээч миний одоо сул тал байгаагүй харин миний онцлог шин чанар юм байна штэ гэдгийгээ би одоо ойлгож байгаа байхгүй. Одоо нэг жишээ аваад хэлэх юм бол шүү дээ. Хэрвээ та яг юу тэнэг жишээ авцсан надад их үед. За одоо жишээлбэл Шекспир байлаа зөө. Би яг үүндээ нэг тийм Шекспирийн зохиол мөхөлийг нэг уншаад байсан хүн биш л дээ. Гэтэ зүгээр ингээд сая ягаад ч юм орж ирснээр нь зүгээр ярьчлаа. Шекспирийн ингээд амар гоё зохиолууд байлаа тийм үү. Тэр хүн тэрийг ингээд амар ингээд тэр хүчрийн амьдрал дээр ингээд юмыг ингээд гүнзгий ингэж мэдэрдэг учраас л тэр хүнээс тийм гарч байгаа штэ. Гэтэл одоо
Шекспир одоо жишээлбэл Ромео Жулиета гэдэг ингээд хайр дурлалын зохиол бичлээ гэхэд ёо чи ийм хайр дурлалаар яах гээд байгаа эргүү тэнэгвэ чи жоохон амьдралтай байгаач чи одоо жоохон юу гэдүүлээ карьерэн бод мөнгөн бод одоо юу гэдэг чи жоохон юугмэр ч юм дэ нэг юм жоохон газар дээрээ байгаач гэвэл яах вэ? За эсвэл ингээд те нэг амар гоё дуу зохиодог яа хинч байдаг юм бэ? Билли Айлиш. Билли Айлишийг шүү дээ. Ингээд тэр мэдэрж байгаа юмнуудын өөрөөс нь гарч байгаа үгнүүдийг ингээд бас хараад одоо нэг юм ёо миний тархинд байгаа ингээд шүүмжилдэг өөрийгөө шүүмжилдэг тэр үгнүүдээр Билли Айлишт хэлэх юм бол энэ бол ингээд амар утгагүй сонсогдох зүйл юм байна гэдгийг би ойлгосон. Өөрийгөө амар Билли Айлиш гэснээртэй зөвөрлөсөн. Гол нь юу гэх гээд байна вэ гэхээр би ийм эмзэг дэлбэ те юмыг ингээд одоо зүгээр л нэг цэцгнээс өөрийнхөө ингээд attachment style бойл өөрийнхөө ингээд те ингээ харилцааныхаа асуудлыг ингээ боддог тийм хүн байгаа маань учиртай. Яагаад вэ гэвэл би угаасаа л надаас ийм бүтээл төрөх учиртай хүн гэдгийгээ би өөрөө хүлээн зөвшөөрөхгүй бол би ингээд насаараа одоо ингээд 20 хэдэн жил амьдарч байхдаа би ингээд өөрийгөө илүү юу гэх вэ бага мэдэр гэж ингэж явж байгаа учраас надаас ингээд гоё гарсан бүтээлч байхгүй тэгээ нэг тийм хатуужилтай байсан ч юм байхгүй гэдэг юм хоёрын хооронд байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол өөрийнхөө шинж байглаас заяагдаад байгаа энэ шин чанарынхаа нэг тийм эсрэг ажиллахаас илүү зүгээр тэрнийгээ яаж илүү сайн одоо өөрийн шүүлж зохицуулж чадах вэ гэдэг тал дээр анхаарах хэрэгтэй байна гэж бодож байгаа. Одоо жишээлбэл л штэ би ингээд нэг жижиг юмнаас ч байна уу том юмнаас ч байна уу ингээд надаа ингээд амар хүнд цохилтолоод би ингээд тэрнээс ингээд амар мэдрэмж аваад миний ингээд амьдрал нөлөөл одоо юу гэх өдөр тутмын амьдрал маань нөлөөлөх үйс тийм амар хүнд мэдрэмж надад өгчлөө гэж бодъё. Тэгэнгүүт би ингээд өөрийгөө ингээд чи өстой ийм хин юмн дээр чи ингэдэг угаасаа чи ийм амар ийм эмзэг дэлбэ болохоор чи ингээд сүржгэнж байгаа болохоор гэж би өөрийгөө одоо юу юм гэж буруутгахынхаа оронд бас дээрэс нь ингээ өөрийгөө чи өстой нэрээ ингээд энийг чи давн туулах хэвээр чи юу ч болоогүй юм шиг байх хэвээр гэхийнхаа оронд би нэг цаг суугаад дууны үг бичвэл яах вэ? Яг тэр мэдрэж байгаа мэдрэмжээрээ. Боёо. Яа. Боёо. Өөрийнхөө эсрэг юу өөрийнхөө байж байгаа миний байж байгаа ёр юм байна. Тэрийгээ би заавал өөрчлөөд те өөр хүн болоод шинэ хүн болох гэдэг шаардлагагүй зүгээр л нэг за эндээс дахиад халиа явлаа заяа. Миний хамгийн дуртай хүүхэлдэйн кино Кунг Фу Панда байдаг байхгүй юу? Миний одоо ингээд Letterboxd-ийн ингээд хамгийн дуртай 4 кинон дээр Кунг Фу Панда байдаг байхгүй юу? Яагаад гэвэл заяа. Яагаад гэвэл гэдгийг ярих юм бол бүр дахиад бүтэн нэг бичлэг гарч ирнэ. Зүгээр энтэйгээ хамааруулаад ярих юм бол нэгдүгээр анги дээр нь манай По логийн дайчин болох гээд ер нь бол ингээд сонгогдсон хэрнээ яг яаж ингээд кунфу сурахаа мэдгүй яаж нөгөө нэг хинтээ Таиландтай ингээд байлтахаа мэдгүй байжээд штэ тэгэнгүүт хин нөгөө шифу штэ бас яг ингээд яаж Под ингээд кунфу заахаа мэдгүй байжснаа яг үнэндээ ингээд Пог нөгөө шилдэг тав шиг болгох биш Пог өөршгөө мастер болгох биш Пог яг ингээд По болгох илүү По болгох арга олдно штэ. Тэрэн шиг гэх юм уу? Би хэрвээ ийм сайхан хөвсгөр панда болоод төрсөн бол заяо. Би яг барын
багасаа ингээд нөгөө барчин ингээд амар багасаа нөгөө амар конфуз ураа явсан штэ. Тэрэн шиг би заавал хичээл гээд байх албагүй. Би бар шиг байх албагүй. Би по шиг байгаад би панда шигээ байжгаад би панданыхаа энэ хөвсгөр тэгээ ийм clumsy байдлаа ашиглаад би өөрөө конфуз ураад илүү сайжирч болно гэсэн санаа хэлчихсэн байна манайхаа. Яг үнэндээ энэ ямар ч юу хөө сэдв бодож төлөвлөхгүйгээр ярих чинь надад хамгийн их таалагдж байгаа юм байна. Яагаад гэвэл ингээд юу гэвэл илүү зэгцтэй ярих гад байх тусам илүү надад ингээд тарих маань блоклогдоод байдаг байхгүй юу? А харин ингээд өөртөө ямар ч юм стандарт хүлээлт тавихгүйгээр зүгээр л ингээд чи зүгээр л яар гэх юм бол би ингээд яриад илүү их ам халаад байх боломжтой юм байна. За тэгчингүүтлээ өөр чинь юу ярьж болох юм бэ? Нэг юм байна. Би одоо ингээд энэ хоттой ер нь бол сургуулиас амар 30 минутын зайтай амьдардаг байхгүй юу? Тэгээд манай бүх найзууд бол сургуулийн ойр хавцаа амьдардаг багт би яагаад ийшээ ийм хол ганцаар ирсэн бэ гэхээр заяа. Яагаад гэвэл манай байр амар гоё байр байхгүй юу? Тэг амар гоё байр хэрнээ амар гоё байрандаа бол хямдхан. Гэхдээ яг сургуулийн хажууд байдаг нөгөө ийм яг жоохон нэг миний амьдардаг гэсэн юм жомтой момтой байрны хажууд бол жоохон үнэтэй. Тэгээд гэтэл би тэр байрандаа зүгээр л гоцлгүй амьдарч байхгүй. Яагаад ийм жоохон үнэтэй байр руу орсон бэ гэхээр би анх юу гэж бодсон бэ гэхээр би хэрвээ одоо ингээд өөрийнхөө орчноо амьдарж байгаа орчин өөрийгөө хүрээлж байгаа юмсаа үзэж харж байгаа юм өөртөө хандж байгаа ингээд өөртөө хэрглэж байгаа юм хумаа тэр бүхнийгээ ингээд ирээдүйн одоо болохыг хүсэж байгаа би өөртөө яаж хандах уу гэдгээрээ ингээд хандах юм бол буюу ингээд юу хөө нэг тийм би байнга л юмд гороогоо байвал ирээдүйд гороосоор л байна. Харин ирээдүйд би ингээд амар хангалуун амьдрахыг одоо юу хөө илүү өөртөө ихтэй амьдрахыг хүсэж ивэл одоо би ингээд өөртөө итгэх зүйлсийг ингээд өөртөө ингээд хангаж өгөх хэрэгтэй мэн гэж би зүгээр тэр үедээ бодсон байхгүй юу. Тэгээд би ингээд энэ байранд орсон юм. За тэгээ би энэ байрандаа ингээд зүгээр нэг юм матрастайгаа амьдрах гэжсэн бас дахиад бодоод за яг үнэндээ би төгсөх хүртлээ гоё тавилгуудтай аим гоё ингээд өөртөө зориулаад ингээд юм гоё орчноо бүрдүүлээд тэгээ ингээд нэг юм миний болохыг хүсэж байгаа тэр higher self гэж хүн байна шүү дээ. Тэр хүн ямар орчинд өөрийгөө байлгахын тэр хүн гэрээ ямар байлгахын ямар гэрт амьдрахын яахын ийхин гэдгийгээ бодоод одоо би тийм байж эхлэе гэж бодсон байхгүй. Тэр мэдээж цаагаараа бол амар удаан хугацаанд бол нөлөөлж байгаа ах. Гэхдээ миний нэг анзаарсан нэг сул тал болохоор юу вэ гэхээр би ингээд амар гоё тухтай гэртээ олцсон чинь хитрхи тухтай зоондоо ороод ингээд гэрээсээ гарах амар дургу болцсон гэх юм уу. Тэгээ ингээд одоо ингээд найзуудтайгаа байжгаад одоо ингээд зөв ямар ч дотны найз байсан би ингээд гэрт нь хонох амар дургу гэх юм уу. Хичнээн оройтсон бүр ингээд шөнийн одоо өөрийн дөрөв мөрөв болж исэн ч хамаагүй би ер нь болж байгаа. Гэртээ ирж хонох амар дуртай. Тэгээ ингээд ер нь л нэг юм жоох гэрээсээ гарахгүй төрлийн болчих гээд байгаа гэдгийг анзаарсан. Тэгэхээр тэрийг жоохон ингээд юу яах хэрэгтэй. Жоохон өөрчлөөд одоо юу гэдэг чи илүү жоохон гарч орж очиж үзээгүй газруудаа үзэх хэрэгтэй байна. Байгальд илүү их гарах хэрэгтэй байна. За тэгээ гэртээ бас ингээд илүү их ивент хост хийх хэрэгтэй байна гэж бодсон байгаа. Ер нь бол бид нар чинь нийгмийн амьтан гэдэг штэ. Тийм болохоор угаасаа ингээд бие биентэйгээ хамт байж цаг өнгөрүүлэхгүй л бол угаасаа ганцаардхаас депрессдгээс яах вэ гэж энэ хүрээд өндөрлөе.
хэрвээ би энэ янзаараа ингээд ямар ч ийм өөртөө хүлээлт тавихгүйгээр ингээд юм ярих юм бол надаас яг үндэ аюу гоё юм гарч ирэх шинжтэй. Бас дээрэс нь би өөрөө ярьж байхад ч гэсэн надад амар гоё юм. Тийм болохоор илүү ойр ойрхон эпизод оруулж магадгүй шинжтэй байна. Гэхдээ би амлахыг хүсэхгүй байна. Тэгээд хэрвээ та энэ хүртэл сонссон бол маш их баярлалаа. I think I love you. Тэгээд комент бичээрэй. Юу гэж бодож байгаа тухайгаа комент бичээрэй. Намайг хөөрхөн байна гэж бодож ивэл комент бичээрэй. Миний сая ярьсан юмнуудтай санал нийлж ивэл эсвэл өөрт чинь ингээд болсон тохиолдсон зүйл байвал комент бичээрэй. Санал нийлэхгүй байвал комент бичээрэй. Комент бичээрэй. Бас дээрэс нь ингээд өөр бусад хүмүүст ингээд үзээрэй гэж шеэр хийвэл бас би жоохон баярлахаар л байх шиг байна шүү. Ер нь бол лайк дараарай, subscribe дараарай, комент бичээрэй. Бусад хүмүүстэй шеэрлээрэй. Би ер нь бол ингээд ер нь л амар жоохон ингээд ийм юм хийх хүсэлтэй хэрнээ одоо ингээд бичлэг иймэрхүү юм хийх хүсэлтэй хэрнээ яг хүн үзэх ч юм уу ингээд эсвэл юу олон хүн намайг үзэх эсвэл олон хүн намайг ингээд инстаграм дээр дагахаас ягаад ч юм санаасаа айгаад байдгийм шиг байлээ. Тэгээд тийм болохоор ингээд яг нэг тийм өөрийгөө ийм сурталчилж сайн чаддаггүй. Гэхдээ би одооноос жоох ингээд би илүү олон хүнтэй гоё коннект хийхийг үнэхээр их хүсэж байгаа учраас тэрэн дээрээ жоохон суралцаж эхлэмээр байна. So Happy New Year. May we all have a